одоо Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Бид нар л өөрснөө явна. Бид нэр яг одоо ингээд хүнийхээ хувьд юг дэдэлдгийг, юг чухал гэж хэлдгийг. Бид нар яавал айгүй тийм гоё нэгдэж чаддгийг. Ямар үед бидний одоо юм их өсөл төрдггүй те яаж бид нар ирээдүгөө харах хэвтэй Монголын эдийн засаг, Монголын бизнесийн хөгжил ер нь 5-6 жилийн дараа яг ямар ихтгэл өмчлөлтөөр байх юм. Тэрнээс ямар хэлбэр загвартай байх уу гэдгийг дараагийнх нь те хүн өөрөө юг дэдэлх юм. Ер нь монголчууд ч айгүй бэлэг дагсан бэлэг гэж нэг юм байдаг шүү дээ манайх те нэг юм дутга өгдөг. Миний утга айгүй чухал. Тэгэхээр энэ тал руугаа байх нь айгүй чухал юм шиг байгаа. Тэгээд яг зөв би нөгөө доктор сурж байхдаа удирдлагын академийн докторант байсан. Тэнд манад нөгөө Монгол Монгол менежментийн чиглэлээр менежмент биш л дээ Монгол судлалын талаар айгүй гоё мундаг тухайн үеийн айгүй мундаг хүмүүс жил ордог гэсэн. Тэр үеэс л ойлгож ирсэн юм л да энэ айгүй чухал энийг ер нь явуулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд цөөхөн бүтээл гарч байгаа ч гэсэн бас нэг юм эргээд өнгийсэн. Бид нар ер нь ямар үнийг төлөвшүүлэх ёстой юм? Бидний одоо үндсүүлс юу юм? Энтэр гэдгээ тодорхой болгочих юм бол удирдлагын арга хэрэгсэл бас явах гэдэг юм л да. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast.